маань яригдчихсэн. Анх болохоор манайх бүр нөгөө HubSpot. За тэгээ дээрээс нь яг төслийн програм буюу task management дээрээ Asana тэргэлтэй ер нь ингээд манай бүх юм тустай байсан байхгүй юу? Одоо CRM-ын тустай. За тэгээд дуудлага нь хамгийн том асуудал байсан. Дуудлага нөгөө HubSpot шин дуудлага авдаггүй. Одоо Монгол дугаар дэмждэггүй. За тэгээд task management-ээр Asana гэдэг ингээд айгүй олон програмыг зэрэг ашиглах нь айгүй том асуудал байсан учраас Bittrex дээр энэ бүгдээрээ ингээд нэг байсан. Тэгээд call center-ыг шийдэх боломж байсан. За мөн CRM-аа шийдэх боломж байсан. Мөн task management-ээр шийдэх боломж байсан. Мөн бас маркетинг mail маркетинг хүртэл одоо mail чимбэр хийдэг байсан. Тэрийг хүртэл шийдэх боломжтой байсан учраас бүх одоо цогц байсан учраас Bittrex-ийг юу нэг сонгож хэрэглэсэн. Одоо нэвтрүүлсэн. Хамгийн том үр дүн бол ерөнхийдөө нэгдүгээр харилцагч тий одоо манад үйлчлэгээ авч байгаа хүмүүс маань одоо маш гоё сэтгэл ханамжтай болсон. Юм нь ойлгомжтой болсон тий захиалга өгөхөд хялбар болсон. За хоёрдугаар талаар манай дээр ажиллаж байгаа хүмүүст маш их амар болсон тий бүх юм нь ойлгомжтой тэр хүний ажлын үр дүн тодорхой. За гуравдугаар талаар одоо миний одоо хувьд тий одоо удирдлагын хувьд захирлын хувьд хамгийн чухал зүйл юу гэдэг гэхээр шийдвэр гаргалт буюу тий дээрээс нь нөгөө real time тухайн ажлынхаа явцыг ямар явцтай явж байгаа, ямар борлуулалттай явж байгаа, ямар үр дүнд хүрж байгаа, ямар үр дүн рүү чиглэж байгаа гэдэг нь маш тодорхой байдаг учраас одоо гүйцэтгэлийн хувьд, удирдлагын хувьд шийдвэр гаргахад маш хялбар болсон. За Bittrex-ийг хэрэг одоо нэвтрүүлэх гэж байгаа, одоо сонгох гэж байгаа ч юм уу ингээд хайгаа судлаад явж байгаа захирлуудаа зөвлөхөд хамгийн чухал нь юу гэдэг вэ гэхээр гүйц захирал буюу тухайн удирдлага өөрөө системээ маш сайн эхлээд нөгөө болохоос өмнө эхлээд өөрсдийнхөө одоо компани ч өөрөө яг ямар процесстэй тий одоо процессын үед яаж компаниа системчлэх гэж байгаа гэдэг эхлээд тэрийг олж гаргах нь аюул чухал. Тэрийг олж гарангууд ямар хэрэгтэй манай програмууд байна гэдгийг хайж судална. Тэгээд Bittrex бол ер нь одоо тухайн байгууллагад хэрэгтэй байгаа айгүй олон шийдлүүдийг хангаж өгч чадах үс ийм програм байна. За тэгээд гүйцэтгэлийн хувьд буюу удирдлагын хувьд энэ програмыг нэвтрүүлэх гэж байгаа хүн бол эхлээд маш сайн судлаад тэрэндээ маш ихтгэл үнэмшилтэй байх. Ямар нэгэн саад гарахад шууд болиг өөрсд програм судлыг гэхээс илүү энэний учрыг олоод өөрөө ихтгэл үнэмшилтэй байж ээж доор нь ажиллаж байгаа баг нь өөрөө энийг нэвтрүүлэх, энийг байн өдөр тутамдаа хэрэглэдэг юм бэл. Ер нь ингээ анзаараад тах. Одоо хэрэв би сайн ойлгоогүй те би сайн энийг ингээд ер нь ингээд үнэхээр хэрэгтэй шүү гэдгийг ойлгоогүй байсан бол магадгүй ингээд цаг хугацаа явах эсвэл ингээд хүн солигдох үед за болиж хэд юм уу програм руу хөрөөд явчихыг одоо үгүйсэх байхгүй. Тэгэхээр ингээд гүйцэтгэлийн хувьд аюул ихтэй байх нь чухал.